Зан надрын нэрмж төрөлх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөх дэлхийн урлагийн түүхийн шедевр болсон бүтээлүүдийн дээдсийн репродукц бүтээлүүд хадгалагддаг. Тэдгээрийн дунд бол Европын сэргэн мандалтын үеийн мастерууд, 20 дугаар зууны үеийн модернизмын мастерууд, мөн цаашлаад Японы урлаг гэх мэтчлэн гадаадын олон орны урлагийн бүтээлийн дээдсэл репродукц маягаар хадгалагдж байдаг. Тэдгээрийн дундаас өнөөдөр би та бүхэнд Америкийн 20 дугаар зууны модернизмын гол төлөөлөгч болох Жорж Окиффийн нэгэн бүтээлийн тухай танилцуулъя. Америкийн 20 дугаар зууны модернизмын анхдагчдын нэг гол төлөөлөгч болох Жорж Окифф нь 1887 онд Висконсин мужид төрсэн байдаг. Түүний Канадын цагаан пин номер 2 гэх энэ бүтээлийн репродукц нь өдгөө Зан надрын нэрмж төрөлх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт хадгалагдж байна. Энэхүү бүтээлийг тэрээр 1932 онд туурсан байдаг. Энэхүү репродукцийг бол 1947 онд Museum of Modern Art буюу Нью-Йоркийн модерн урлагийн музейд 1946 онд Жорж Окиффт зориулсан ретроспектив үзэсгэлэнгээс хойш ингэж олон нийтэд түгээх зорилтоор энэ репродукцийг ингэж үйлдвэрлэсэн баамаа. Түүний нэг жишээ бол музейд хадгалагдаж байна. Энэ зургийн их хувилбар нь бол өдгөө Америкийн Метрополитен музейд хадгалагдаж байгаа. Зураач өөрөө хувийн цуглуулгад байсан зураг 40-од оны үед бол тухайн музейд бол хандилсан байт юм аа. Зураач Жорж Окифф Висконсин мужид 1887 онд төрсэн. Бага наснаасаа зураг зурж, хожим бос багшлах гэх мэтчлэн бол насаараа уран бүтээлтэй амьдрал нь холбоотой байсаар ирсэн. Түүний хувьд бол Америкийн анхдагч модернист зураачдын нэг, мөн тэр дундаа цэвэр Америкийн хөрсөн дээр бий болсон модернист абстракт зураачдын нэг гэж бас хэлдэг. Бүтээлүүд нь сэдвийн хувьд абстракт бүтээлүүд биш ч гэсэн бидний жишээ нь харж байгаа энэ Канадын цагаан пин маань бол харахад бол бас мэдээж тодорхой дүрсүүд байгаа. Энэ цагаан пин зэрэг нь бол танигдахуйц байгаа. Тэгэхээр түүний бүтээлүүд бол бас байгалийн дүрс үзэгдлээс сэдвүүлсэн абстракт, цэвэр абстракт бүтээлүүд ч бас мөн түүний төрөлзөд багтчихэдэг. Иймдээ Жорж Окиффийг Америкийн анхдагч модернистүүдийн нэг гэж тооцдог байгаа. Жорж Окиффийн найз түүний бүтээлүүдийг цаасан дээрх абстракт бүтээлүүдийг анх Альфред Стиглиц гэдэг гэрэл зурагчин, авангард гэрэл зурагчин, мөн галерист хүн байсан. Галерист илгээж түүнд таниулснаар анхны үзэсгэлэн бие даасан үзэсгэлэн нь гарч байсан. Анхны бие даасан үзэсгэлэнгээс хойш Жорж Окифф, Альфред Стиглиц хоёр бол бие биендээ дуурлаж хожим 1924 онд гэрэлсэн байдаг. 1920-ад оны үед бол Жорж Окиффийн хувьд маш идэвхтэй бүтээл төрөвлийн хувьд айгүй их зүйлийг эргэлхийлсэн, өнгө зохиомж, сэдвийн хувьд ч гэсэн маш өргөн цар хүрээг хамарсан ийм үр бүтээлтэй цаг үе гэж хэлж болно. Канадын цагаан пин номер 2 гэх энэ зургийг бүтсэн түүх нь бол 1932 онд Жорж Окифф нөхөр болох Альфред Стиглицээс төр хүнд ирж зай авахыг эрэлхийлэн Канадыг зурсан байдаг. 2 удаа Канадыг зурсан. Тэр үедээ бол энэ цагаан пинг бол 7 хувилбараар зурсан гэдэг. Энд харагдаж байгаа нь болохоор 2 дахь хувилбар. Мөн Канадад байхдаа тэрээр далай гэх мэтчлэн өөр сэдвүүдийг эрэлхийлж чаж. Ер нь бол дандаа байглаас харж бүтээлээ төвөрөвдөг, байгаль шинэ содог зүйлсийг дандаа эрэлхийлж явдаг байсан юм уран бүтээлч.
Жорж Окиффийн бүтээлүүдээс түүний одоо томруулан харуулсан цэцэгс ч гэдэм үү эсвэл Нью Мексикод амьдарч байх үеийнх нь туйруулад болох Антони Яс байгалийн зураглал гэх мэтчлэн цодгийн содон дүрслэлүүдээр бол илүү олон танигдсан байдаг. Гэсэн хэдий Нью Мексик руу 1946 онд нүүхээс өмнөх үеийн зургууд нь ч гэсэн бас хожим одоо түүний бүтээлд одоо гарч ирэх жишээ нь энэ зурган дээр харагдаж байгаа энэ хаалга цонх зэрийг бол нэлээд ингэж харлуулсан нэг өнгийг ингэж хавтгай өнгийг түлхүү ашиглах гэх мэтчлэн эдгээр зүйлс нь бол хожим илүү олон нийтэд танигдсан илүү алдартай болсон бүтээлүүдэд нь бол бас харагданаа. Жорж Окифф ямагт үзэл бодолтой үнэнч өөрийн дуу хоолойгоо хадгалж бусдын нөлөөллөөс ангид уран бүтээлээ тойрвож биедан оршин тогтносоор ирсэн байдаг. Үүнийг ч одоо түүний уран бүтээл болон одоо туулсан амьдрал нь харуулдаг. Жишээ нь одоо өөрийн нэг алдартай цэцгийн зургууд хит феминин болгож ч юм уу те эмэгтэй хүн тойрвсон болохоор дур хүсэлтэд холбон тайлбарладаг байсан оролдлогоодыг эсэргүүцээр ирсэн. Жорж Окиффийн бүтээлүүд нь мөн яагаад одоо хүртэл дэлхийн урлагийн түүхэнд одоо яригдсаар бичигдсээр ирсэн бэ гэвэл тэрээр Европын модернист авангард урлагийн нөлөөнөөс ангид өөрийн гэсэн модернист хэллэгийг бий болгосноороо тэрээр онцлог юм аа. Эндээс тэрээр дэлхийн урлагийн түүхэнд нэрээ хамгаалсан Америкийн уран бүтээлчдийн нэг болон үлдсэн.